Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Солонгос улсаас Солонго SS студиэс бэлтгэн хүргэдэг Солонгос улс дахь миний архив нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт хуучирч Одноо агч маань оролцож байгаамаа. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө танилцуулбал. За чанд мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн үзэгчдээ мөн энэ сайхан өдрийн мэндийг төшөөлье. Ерөнхийдөө Солонгос улсад бас зорин ирэх болсон шалтгаанаас та хаваалцвал. За үндэсний хөгжимчдөд хөтөлбөр байдаг CPI програм буюу олон үндэсний хөгжимчдийн Аз, Африк, Дундад Аз ийм орнуудын үндэсний хөгжимчид нэг дор цуглараад урлагийн солилцоо хоорондоо урлаг солилцсон тоглолтын мөн одоо Солонгосын соёл урлагийг суралцдаг ийм хөтөлбөрт хамрахаар ингээд 5 сар хугацаанд байгаа хүрэлцэн ирээд байж байна. Тоглолт хэр хийж гин 7 хоногт хэдэн тоглолт хийж гин шин одоо найзууд маань одоо ямар шүү одоо хүүхдээ бас янз бүрийн явдал гаргаж чинь энэ талаас бас хуваалцвал. Тэгээ нэгдүгээрт миний хувьд бол орчин солигдож байгаа учраас сонирхолтой байгаа. Тэгээд мөн одоо олон орны 11 орны найзтайгаа цуг тэр орон бүрний онцлог соёл урлагийг надад танихад бол сонирхолтой. Мөн бас тэр хүн хөгжимч өөрөө тэр орны тэр урлагаа төлөөлж байгаа, тэр орны хүнийг төлөөлж байгаа жишээ байгаа. Тэгэхээр зэрэг нэг Бангладеш гэдэг би Бангладеш хүний те одоо үзэл бодол ерөнхий бол Бангладеш соёл урлагийг бол тэр хүнээс авч шийдэ. Тэгэхээр зэрэг би бас дар төлөөлөн Монгол урлагийг бас хүмүүс хүлээн авч байгаа гэж бодож байгаа. Ерөнхийдөө тэр тасалбар буюу тоглолт одоо болоход үзэгчд маань яг олон улсаас ирж гин үү, эсвэл Солонгосоос ирж гин үү, Азиас ирж гин үү, монголчууд хэр их ирж гин бас таны нүдээр. За сая өнгөрсөн тоглолтын дээр бол Солонгос үзэгчдтэй байсан. Тэгээ Солонгос үзэгчид бол дэлхийн орон өнцөг болгоос ирсэн тэр үндэсний хөгжмийг сонсоод буулга алдахтай илүү тийм сонирхох ямар гайхалтай содон дуурч юм гэдэг утгаараа сонирхож байгаа. Тэр тоглолт нь өөрөө яг Солонгосууд зориулагдсан зар тарагдсан ба. Тэгээд 9 сард болох 11 сард болох тоглолтыг би бол монголчуудаа илүү ус туслахыг илүү зарлая гэж бодож байгаа. 11 сарын тоглолтын дээр бол илүү олон улсын чанартай хамгийн том тоглолт нь болно. Тэр тоглолтод бол дэлхийн өнцөг болон бүрээс өргөдөн оролцож ирсэн CPI хөтөлбөрийн оролцогч нар болон мөн одоо бусад орны төлөөлөгчид бас төлхөө оролцсон. Тэгээд мөн бас нэлээд өргөн хүрээг хамарсан тоглолт болно. Яг одоо 9 сард болох нь бол бид нар бас Солонгосууд зориулсан баг гэж бодож байна. Гэхдээ би монголчуудаа одоо бас зар тараанаа л гэж бодож байгаа. За миний хувьд бол урд нь Солонгос 2 удаа ирж исэн. Гэхдээ би тэр үед үндэсний дургуйчийн эрдмийн чуулгад ажиллаж байсан болохоор чуулгаараа ирээд чуулгын 40 хөгжимчид ирээд 10 хоног ерөөсөө орон хот болгоноор тоглоод ингээд бүтсэн.
тэр үед бол гүнзгий ингэж солонгос орнтой танилцах боломж олдог. Энэ одоо бол 5 сар яг суурь нь одоо 5 сар. Тий, 5 сарын хугацаатай бүр байрлаа тий. Тэгээд солонгосыг сурж байна. Солонгосын одоо хөгжтэй адилхан хайгум гэдэг хөгжил сурж байна. За тэгээд солонгосын үндсэн театрын тэр хөгжимчтэй танилцж одоо тий соёл урлагийн солилцоо хийж байна. Тэр болохоор илүү гүнзгий мэдчихэж байгаа энэ удаа. Тэгэхээр би солонгос орнтой илүү гүнзгий танилцахын энэ удаа бол илүү болцоо олдож байгаа. Бас мэдхгүй зүйлээс болж хүмүүс бас нэг хөвгөлтэй явдал бас гардаг шүү дээ. Таны хувьд юу тохиолдов? Саяхандоо нэг 7 хоногийн өмнө би нэг 2 цаг гар метрогоор төрсөн шүү дээ. За. Яа тэгэхээр анх нөгөө Марокко хоол идцгээгээд тэгээд би мэйлээ шалгасан чи хариу болон гараа авчихгүй. Тэгсэн чинь мэйл дээр болохоор Итайван буудлын дээр уулзнаа Марокко хоол иднэ гэдэг. Тэгээд би Итайван буудлын дээр exit number 3 гэж болно. Зогсоод байсан. Хинч байдгүй. Тэгсэн чи харин өөрчлөгдөөд Унгак кино тийм надад болчихжээ. Тэрийг мэйлээ яг 2 цаг өмнө би гараа авчихсан мэдтгөө. Тэгээд би баахан зогсож чинь нөгөө хамгийн гол нь би хэлээг байхгүй. Тэгж ойлгуулаагүй. Би ингээ ихсэд 3 дээр байна гэсэн чинь одоо та чигээр яваад гэдэг байхгүй. Тэгэхээр би нөгөө нэг Тайванд чинь чигээр яваад байсан чинь нөгөө дүл чинь аав мэдчихэж Унгак дээр би байх хэрэгтэй байсан юм байна. Тэгээ мэдэж аваад баахан дэмээ алхсан. Тэгээд за та Жунгак дээр бүрээ дээр гэлтэхгүй. Тэгэхээр би Жунгак дээр дахиад очисон чинь ингээд юу метроны харж байгаа Жунгак гэсэн байсан. Тэгсэн чинь тэр Жунгак гэнүү арай нэг жоохон арай урт байсан юм уу? Бишээ наадах чинь ингээд буцаад ингээд би сүлдээ гэсэн өнөөдрийн одоо хоолыг би болиё. Тэгэхээр би очиж амжихгүй юм байна. Төрчлөө би одоо энэ удаа ингээд гой Марокко хоол идэж чадахгүй нэ. Одоо би тэгээ дараагийн арга хэмжээнд оролцъё гэдэг. Тэгээ бид нар ерөнхийдөө ингээд 12-аа ингээд байнга цаг явж идэг. 12 улсын. За 11 улсын. Тэгээд ингээд бөөнөр явж байгаагүй. Тэгээд салаад ингээд би ганцаараа Итайван яваа. Тэгээд өнгөрөө гэдэг. Тэгээд төөрч байгаа байхгүй. Тэгээд олоолаа басгаар аяг их төөр. Тэгээд нэг тийм хөвгөлтэй юм болж ирсэн. Бараг 2 цаг гар метро нэвтэрч. Гэтэ төөрч их сайн байл. Яг тэгэхээр хаана юу байна? Өөрөө биер нөгөө монголоор бас нөгөө он жаачиж. Хүүхд мэдэж авна гэдэг шиг би чи метрон дотор тэгж төөрсөн. Энэ улсад бас одоо 5 сар болох юм байна. Энэ улсаас бас юуг архивлж авч явмаар байна. Энэ улсын бас хөгжлөөс ч юм уу, энэ улсын соёлоос ч юм уу танд юу таалагдж байна? Яг юуг нь авч явж Монголдо ширхэгжүүлмээр байна? Юу гэж бодож байна? Таны мэрэгжлийн зүгээс. Зүгээс бол өстой нэлээх юм байна шүү. Юу жишээлбэл? Одоо үндэсний театр гэхэд бол тэр чигээр гайхамшиг байна. Korean National Theatre гэсэн тийм. Тэр бол олон жижиг том гэсэн байна. Тэгээд музей байна тийм. Тэгээд түүнээс гадна их гоё тоглолтууд болт юм байна. За. Тэр тоглолтуудын одоо хэн дэмжиж өгч байна? Яаж зохион байгуулж байна? Тэр тоглолтыг ерөөсөө өнцөгч нь өөртөө ирээд маш их үздэг юм байна. За. Өөрөөр хэлбэл үндэсний урлагаа маш их үздэг юм байна. Тийм үндэсний урлагаа дэмжих тийм өөртөө гэсэн бас тийм онцлог их байна. Ер нь би тэгж ойлгосон. Мэдээж ингээд хөгжөлтөө орны үед бол рок pop руугаа одоо pop урлаг руугаа нэлээд төлхөө явсан баг тийм ээ. Одоо ингээд ажиглаж байгаа солонгос орн бол үндэсний урлаг руугаа илүү төлхөө анхаарч байна. Улс нь өөрөө анхаарч байгаа учраас биднийг урьж заалж гадаадын орлон үндэсний хөгжмөнтэй цуглуулж бид нар юм суралцаас гадна солонгос улс биднээс улс үндэсний урлаг суралцж байгаа байхгүй. Биднийг архивлж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр энэ одоо одмаа гэдэг хөгжимч хэдэн нас сурдаг юм бэ? Ямар шат дараалтаас хэдэн жил сурдаг юм бэ? Хэдгээр зэргийн хүн байна. Ямар одоо чадвартай байна те? Одоо ямар төвшний байна гэдэгтэй харьцуулж байж. Тэгэхээр манай үндэсний урлаг бол өндөр түвшинд мэрэгжлийн
өндөр түвшинд байдаг гэдгийг ер нь би олон одоо дээр явж байхдаа ажигладаг. Гэтэл яг одоо Солонгосын нэг давуу тал нь юу байвэ надад таалагддаг хэл зэрэг үндэсний урлаг дотроо илүү тийм үндэсний гэсэн тодтголоо их хадгалж өгд юм байна. Хадгалаад манай хуучнаар бол нэг тий амаас аман биес би дайвж өгнө гэдэг шиг одоо тэр пансуурыг гэдэг тийм сөнг хоолойдод болоод байгаа юм шиг тий шиг үгээл бүгдээ ингээд тийм бүцэн хоолоор ингээд болд юм байна. Тэрийг болохоор их тийм залуучууд нь сонирхгүй байж болно л да. Гэтэ тэр бодлогоор их гоё хадгалдаг юм байна. Тэгэхээр зэрэг хөгжим тоглоход тэр үндэсний тэр утга санаа гэдгийг л одоо нэгдүгээр тавьдаг юм байна л да. Ч одон тоглогоор оролцож байна. Ч одон тоглогоор. Хуучирч одно, хуучир хэмжээ одон. Их юм уу гэхгүй юм уу? Өөрөө чам чи намайг их шиг ярихад актив моос хэрэг. За. Ажимаа. Та ер нь бас явандаа бас хөгжмийн талаар судлаач болно гэж бас нэг ярилцлагандаа өгсөн байсан. Яг юу судлах чинь бас энэ бол урлаг бол бас судалгаа маш их шаардлагатай. Судалгааны үндсэн дээр шинэ бүтээл гаргана гэж хэлсэн. Яг юу судлая гэж бодож байна та? За ер нь хөгжимчин бол уран бүтээлч болон судлаач гэдэг. Тэгэхээр ялангуяа өөрийнхөө холбогдлолтой хөгжмөг бол ер нь судална гэдэг бас нэг ярилцлаган дээр илүү явандаа судалгаа тал руу орно. Одоо гэхдээ би одоо гүнзгий судалгаа руу ороод байна. Би илүү одоо тоглооч тал руугаа ойрын жилүүдэд ажиллаж байгаа. Ер нь бол явандаа бол судалгаа руу орно гэж ярьжсэн тал байгаа. Одоо бол багшилж байгаа. Хөгжим хүчний коллежид хуучир хөгжмийн багшаар ажиллаж байна. Одоо мөн илүү одоо тоглооч талдаа залуучуудаа тэгээд одоо орчин үеийн талаар жоохон холимог тийм тусалсан хөгжмийг илүү одоо ардын урлагийг таниулах тал дээр л одоо ажиллая гэж бодож байгаа. Мөн одоо дэлхийн тавцан дээр бас үндэснийхөө хөгжмийг бас яг үндэсний чигээр нь хадгалсан тийм чигээр бас таниулъя гэж ийм л зорилготой. Яг одоо бол хоёулаа Монгол таун гэж одоо монголчуудын ирдэг ийм тауны яг хажууд талд лото питинг гэдэг барилгын 5 давхарт одоо ярилцлага хийгээ явж байна. Тэгээд ерөнхийдөө бол Солонгос улсад хоёулаа байгаа юм чинь бас Солонгос улсын талаар ярилцъя да. Солонгос улсын одоо соёлын менежмент буюу Солонгос улсын одоо хөгжимчид, жүжигчид, дуучид энэ бүхэн одоо хаанаас санхүүжиж, яаж ажиллаж, тэгээд олон улсын шинжтэй ямар зохион байгуулалттай явж байна. Танд одоо сурж авмаар, архивлж авмаар юм юу вэ? Ер нь хаа газрын үндэсний урлаг бол улсын дэмжих ёстой байдаг. Яагаад тэгэхээр энэ улсын архив гэдэг чиний гар архив гэдэг шиг улсын архив учраас улс сайн дэмжиж өгөх ёстой байдаг. Рок поп бол ерөөсөө рок попын урлаг бол илүү бизнестэй хамтраад шоу бизнес болчихж байгаа учраас хуваараа байдаг бол үндэсний урлаг бол улс тамаартай болж эхэлдэг. Улсын нэг өмч. Улсын нэг өмч. Үндэсний урлагийг тэгж ер нь хадгалдаг л да бүх орон. Тэгэхээр эднийх бол үндэсний урлаг руугаа одоо төлхөө хандж байгаа үнэхээр ажиглагдаж байна. Хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт хийж байна. Үндэсний урлагаа их дэмжиж байна. Тэгээд бас илүү глобалчлах гал. Бас үндэсний урлагаа орчин үеийн болгох гэж бас олон шинэ хамтлагууд бас төрж байна. Тийм продюсерууд урд нь бол дандаа рок попын продюсерууд байсан бол одоо үндэсний урлагийн продюсерууд бий болж байгаа юм байна. Ер нь үндэсний урлаг нь нэлээд хөгжих гээд л байгаа шатантай байна гэж байна. Тэгээд энэ гоё системчилж байгаа, энэ гоё багаар ажилладаг тэр систем нь бол гоё л байна. Одоо хүн ам ихтэйг юм л одоо шалтгаан шигтэй бас нэг юм бодлоо.
хүнтэй энэ хороогийн хамгийн сайхан аз жаргал, эрүүл их сайн хүсээр мөн одоо хүсэж бодож тэмүүлж явж байгаа бүхэн бүтэх болтугай тэмүүлэлтэй хүсэл эрмэлзэлтэй байх бол хамгийн гоё. Тийм л юм хэцүү да. За баярлалаа. За ингээд таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье. Солон студид мөн амжилт хүсье. За баярлалаа. За баяртай эрхэм мөндөд үзэгчтэй дараа уулзцгаая.